Би бол одоо яг бас төрийн байгууллага, эрдэмшилгээний байгууллагад маш олон жил ажилласан. За одоо бол судалгааны ажил бол хийж байгаа юм байна. За яг ер нь бол энэ нөгөө байгалийн усны эвдэрсэн горимтой урсцын загварчилд зориулсан арга зүй сэдвэр бол бас доктор хамгаалсан. За энэ чиглэлд бол одоо бас нэлээд олон жил судалгаа хийсэн юм байна. Тийм учраас бол бас нэг товч өөрөрлөл үгүй лээ гэж ингэж бодож байна. За энэ туулгын өөрөлдөл сав газарт бол энэ хуулийнхаа дагуу улс сураах газар дорх усны одоо нөөцийг бүрдүүлэх юм тэжээглэлийн бүс байгаа. Тэгэхээр энэ тэжээлийн бүст одоо энэ бас 2500-600 одоо тийм баг нь байгуулна гэдэг нь өөрөө энэ экологт бол асар их том нөлөөтэй гэж ингэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ нөлөөллийн буюу энэ одоо яг зам тавих бүс дээр нь бол судалгааг бол бас өндөр түвшинд хийх ёстой. За ялангуяа тэр байгалийн усны тэр эвдэрсэн горимын одоо загварчлалыг бол боловсруулах шаардлага байна. Ийм загварчил бол өнөөдрийн төвшөнд бол ерөөсөө харагдахгүй байна, байхгүй байна, танилцуулагдаагүй гэж ингэж үзэж байгаа. Яг гэх юм бол байгалийн одоогийн тэр горим нь явж байгаад гинт одоо 11 юм уу тэр 7 км замд бол бүрэн эвдрэх ийм өөрөлдөл экологийн өөрчлөлт гарч байгаа. Гарахаар байгаа. Тэгэхээр тэр одоо хурд тондсны хэмжээ, их хэмжээний бургас аваад тэнд бол ууршилт нэмэгдээд за дээр нь бол одоо юу гэдэг хурд тондсны хэмжээгээр одоо бас орох борооны хэмжээ бол доош шүүрэх. За өрөмдлөгийн ажил хийхээр одоо тэр дээдх одоо гүвийнхэн ус давхаргын ус нь доошгоо бол гүний ус давхар руу одоо гидравлик холбоо үүсгэх энтергээд энэ томоохон өөрчлөлтүүд гарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг бол тоон утгаар нь бол илэрхийлэх юм зайлшгүй шаардлагатай. Яг өнөөдрийн байдлаар бол ер нь бол нэг ерөнхий юм яриад байгаа. Одоо уул бол налуу байна гэдэг ийм л асуудал. Яг тэр өөрөрлөл уул маань одоо тэр хажуу хэсэг маань хэдэн градус байгаа гэдгийг бол бид нар ерөөсөө хэлэхгүй байна. Тэгэхээр сүүлийн үед бол энэ дэлхийн хэмжээнд бол ямар асуудал явж байгаа нөхөр нийтдээ бол 1.2 хэмээр бол одоо дулаарсан цаашдаа 1.5 хэм дулаархад ямар арга хэмжээ авах уу гэдэг нь өөрөө том асуудал байна. Бид бол 200-ны 4 хэмээр бол өөрчлөгдсөн. Тэгээд Монгол орны нийт хэмжээнд ууршилтын хэмжээ бол 6 сар байсан бол 7 сар болж одоо нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ өөрөрлөл эрсдлүүдийг тооцсон математик загварчлалын өөрөрлөл энэ одоо асуудлыг бол зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Энэ чиглэлийн юмнууд бол тооцсонд байхгүй байна. За хоёрдугаарт нь тэр томоохон гол мөрний урсцад тохируулах их асуудал бол энэ улсын хурлын одоо эрх мэдлийн асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудал бол хөндөгдөж гин гэж би бол үзэж байгаа. За тэгэхээр улсын хурл бол энэ дээр бол шийдвэр гаргах ёстой. За 3 дугаарт нь тэр усны аюулгүй байдлын одоо хангахад чиглэсэн бодлогын зөвлөмжийн асуудал бол гарах ёстой. За энэ дээр бол тэр үндэсний одоо зөвлөл ерөнхий сайдаар ахуулсан хуулинд байгаа. Байгаль орчин аюул жуулчлалын сайд одоо нарийн бичгэн дээр байгаа. Энэ асуудлыг бол авч үзэх шаардлагатай. За тэр голын голдролыг өөрчлөх асуудал байх. Урсцыг тохируулахыг асуудлыг бол байгаль усны газар бол мэдээж хэрэг дүгнэлт гаргах ёстой байх. За энэ дээр бол маш том асуудлуудыг бид авч үзсэн. Тухайн өөрөрлөл одоо тэр голдролыг одоо тохируулах, урсцын тохируулах хийхэд уулыг одоо амнаас орж иж байгаа усны хэмжээ, ууршилтын хэмжээ, газар дорх усны шингэлтийн хэмжээ гэдэг энэ бүх өөрөрлөл одоо энэ боломжит төвлөрүүдийг бол тооцох хэрэгтэй. Нөгөө талдаа энэ нөгөө эвдэрсэн хэсгээр нь бол усны ууршилт нэмэгдээд гүний одоо шүүрлт нэмэгдсэн энэ тохиолдолд Улаанбаатар хотыг усаар хангаж байгаа тэр томоохон одоо хотгуудын өөрөрлөл усны түвшинд ямар өөрчлөлт орох уу гэсэн энэ асуудлуудыг бол ер нь одоо наривчлан тооцоолж тодорхой танилцуулах хэрэгтэй гэж ингэж үзэж байна. За баярлалаа.